Та сайн байна уу? Өвөл өнгөрч өдөр уртасч цаг наассан Улаанбаатарын хаврын нэгэн сайхан өдрийн амар мэдээлэл нь эрен мэдчилье. 1,300,000 хүнтэй нийслэл хэмээх нэгэн айлын нэг гишүүн танд хаяглан Эрдэнэ Батбаяр би энэ цагтлыг бичиж байна. Манай энэ лалар гэдэг үг үү тийм Монгол хэлд. Энэ үг бол бидний бүр 70-аад оны 40,000-аас гарсан гэж хэлж болно. Төвд үгтэй. За тийм лалар гэдэг. Бид нар тэрийг яг тэр үед байсан ийм нүүрэ нуусан ийм гэвлүүртэй лалын террористууд их гардаг байсан тэр үед. Нинжанууд нэг ясан. Тийм нүүрэ дандаа нуу. Нүүрэ нууцсан хүн шиг өвчтөй, зоригтой хүн байдаг байхгүй. Яг л нүүрэ нууцсан. Хинч мэдэхгүй. Одоо тэр юу ялаас одоо ингээл хүний толгой тас завчаад нүүрэ нууж байгаа толгой тас завчаад буудаад байгаа улсууд чинь исламын шашинтнуудын тэр лалруудыг тэр юу гэвлүүрийн аваа хийчихэр биш тест нэг хөгийн амтан байж байгаа. Хөгийн амт. Тэр бол амьдралтаа бүтлгүү нөхөр тийм ээ. Тэр амьдралынхаа хувийн бүтлгүү гэдэгт ертөнцийг зүгсэн. Тийм ээ. Бүр садис болцсон, өвчтөй болцсон. Бүр солиоцсон. Тэгэхээр ийм хүмүүс бол энэ интернетээр зөндөө байгаа. Гэвлүүртэй лалруутай адилхан энэ интернетийн лалрал маш их байгаа. Цаг зав анхаарал юугаар зориулсан танд баярлалаа. Танд болон танаа гэр бүл сайн сайхныг хүсье.